mekanik kinetik. 좌우를 해야 자, 기대는 메카닉 기내를 고ton이는 거의 돼 있게. 자, 이렇게 되면 그 이게 에너지 돌도 되지 뭐. 자, 도단이 자, 팀 메카닉 기내틱 기능 가르쳐 비싼 에너지 버섯 에너지 도단 에너지로 기능 돌도 좋고요. 자, 사람들이 인도 자, 인도 이제 나우를 해버리려다가 너는 드림들이 어떻게 그만 이거 나다. 도단이네. 나우를 인 버섯 에너지 어디 가자? 자, 버섯 에너지 윤 에너지 독사. 버섯 에너지 나도 뒤들어 버섯 에너지 도단 에너지 고름집대. 나도 고름집대 나도 되겠는데. 자구리 입는다가 다 보기 싫은데 타게. 자, тэгэхээр та бүхэн яах вэ гэхээр тухайн энэ зургнууд маань ямар үүрэгтэй тэ ямар үүрэг зорилтоор хэрэглэх юм бэ гэдгийг бичин тэтэр дээр хүн болгон тэтэр дээр бичин шүү. За, зургнууд аваад үзээд тэтэр дээр бичин. Өөрөөр 아이는 유인보다 다 고르다 사지. 아버지가 썼는데? 시간을 놓을 때 그렇겠지. 너무 나랑 멀어요 박신스 좀. байрлахгүй ихэд энэ ямар мөртөө орчих энэ ямар мөртөө мод энэ ямар мөртөө чиний хийж байгаа шиг гэдэг нь зөв энэ юу юм шиг чадвар үүсгэж бодоод 이렇게도 먹어 많이 게임시다 지금 노를 이렇게 움직이죠. 이 다른 지금 이게 그치 어요. 내가 많이 먹었어. 이거 많이
Энэ одоо усан яах юм бол тийм ээ үүргэн. Сайн ажиглуул юмараа. Энэ усны чинь доор юу харагдчих. Халаа. Юу юм шиг үү? Дэдгний үлдээ юм байгаа. Тэгэхээр энэ усны яах вэ гэхээр ус гадаад тэр яах вэ? За босноо. За нэг дөрөвөөс ихэ тайлбарлая. За дууссан бол хоёр дөрөвөөс ихэ. За хоёр дөрөвөөс тайлбарлаа нэг. Юу ч юм. Бусдын цагаа ажиллаад өгөө. Энэ нь болохоор хоолой ус дамжуулах хэрэгтэй. Энэ болохоор хүрд ус шахах хэрэгтэй. Энэ болохоор усыг халаах хэрэгтэй. За дараагийн баг. За нэгдүгээр. Нэгдүгээр тайлбарлаа. Строгомат ирэлтүүнээр харуулаарай. Бас баг хайж. Энэ бол карат ус гонжуулах хэрэгтэй. Энэ тэгээ хүрд каратээс үсэг юу хайжуулах хэрэгтэй. Энэ термометр шингэний дулааны хэмжих хэрэгтэй. Энэ болохоор байх нэг шингэн зүйлийг агуулгах хэрэгтэй. Энэ хараа ус бацлах хэрэгтэй. Дараагийн 3 дугаар. Энэ болохоор магниттэй байгаа. Тэр энэ дулааныг хадгалж сэлгүүр. Энэ болохоор над тэр энэ дулааныг үүсгэх хэрэгтэй. Энэ болохоор гоожор усыг дамжуулах хэрэгтэй. Энэ болохоор термометр усны дулаан. Генератор гэсэн зүйлийг олно. За тэгвэл генератор гэж яг юу юм бэ гэдгийг саний миний давтагтай харуулж байгаа. За ширээн дээр байгаа. Ширээ одон дээр байгаа. Уушаад танилцаад. Генератор ямар үүрэгтэй болоо. Эргүүлэхээр энэчнээс ингээд эргүүлээ цахилгаан үүсэж байгаа. Тэгээд хэрэглээ нь болохоор ундаг дугуй ирэхэд дугуйнд төвшөргөж жанамын гол эргэлтээр цахилгаан үүсгэж чийдэнгасаа шүүнөрөө замааг эргэлтүүлж болно гэж болохоор энэ дугуйны эргэлтээ шүү дээ. Тэр нь одоо цахилгаан үүсгэж чийдэн асаад тэр гэж юу гэж болно. Тэгээд мансууд эргүүл базад тавьдаг генератор гол эргэж цахилгаан үүсгэж чийдэн асаад шүүн эргэлтүүлж шүндөө гэлгэл Honda Yamaha мотор төсний дулааны хөдөлгөөний нэгд генераторын бодлыг эргүүлснээр цахилгаан үүсгэж Honda Yamaha генераторын
Mechanic, За, тэгэхээр генератор маань яа гэсэн? Механик энерги хоёр гэсэн зүйл. За, бас нэг юм мэдгүй зүйлээс энэ болохоор бүр иргэн гэсэн. Наадуу танаатай бүхэн дулааныг гаргаж авах төхөөрөмжөө бүтээн. Өөрөөсөө зураг авиулаад бичдэг. 어떤 게 되니? Төхөөрөмжөө энерги хувирлаар тайлбарлах шүү заяа. Энергийн хувирлараас нь ямар энерги
Энерги хөвөлөж хаана ямар энерги хөвөлж одоо энэ энерги хөвөлж өөр хаана энерги байгаа. Тийм. Тэр энерги хаашаа очиж байгаа. За тэгээд тийшээ чи яаж вэ? Тэр ямар энерги энэ механик жинс ахад дишээ. За багт самар За энэ баг дугуйтай авсан баг тайлбарлаарай. За. Босны анхааралтай сонсъё. Манайх энийг авсан. Манайх юу хөдөлгөөний энергиэс дулааны энерги рүү шилжих үзэгдэлтэй юу? Хөрөмжтэй. За дараагийн энэ баг. Энэ баг. Яма. За доорлоо. Манайх энергиэс дулааны энергичтэй. Хөрөмж. За энэ дулааны энергичтэй. За дараагийн энэ баг. Хаан ямар энергийн хувирлаа өгч байна гэдэг бас сайн хэлсэн шүү. Дараагийнх нь Манай болохоор дулааны энерги тэгээ нарнаас дулааны энерги гараад нарны хэмжээд цахилгааны энерги нь генераторт ороод дулааны энерги болоод туслаа. За энэ сүүлийн баг. Манай болохоор хөдөлгөөний энергиэс
Дулааны энерги рүү шилжих. Зөвхөн за тэгвэл одоо би дэлгэцэн дээр та бүхний хийснээр үнэн зөв төрхийг харуулж. Тэгэхээр та бүхэн бидний хийсэн юм зөв юм нь хаав вэ, буруу юм нь хаав вэ гэдгээ гаргаж ирэх шүү заяа. Энэ аль баг вэ? За тэр хоёрдугаар баг. За энд нааш нэг юм сануулад хэлчихье. Цагаан өнгө нь механик энерги, цэнхэр өнгө нь цахилгааны энерги, улбар шар өнгө нь дулааны энерги, шар өнгө нь гэрлийн энерги, арай бүдэг шар нь химийн энерги байгаа шүү. Заяа. За. За зөв юм байна уу? За. За юу вэ? Температур нь зөв байна уу? За тэгэхээр энэ яг юм бэ гэхээр кант дээр барьж байгаа учраас потенциал энергитэй болоод ирж байгаа гэсэн үг тийм үү? Энэ механик энерги. За тэгэхээр хурд эргээд бас яг уу механик энерги орж ирж байна. За механик энерги маань юуны энерги болох вэ? Дулааны энерги. Энэ ямар энерги үжиг? Цахилгааны энерги. Тэгээд дулааны энерги болон хувирна. За. Хоёр баг байгаа тий. 3 дугаараар 6 дугаараа. За. Зүг байрлуулсан байна уу? За энийг хараарай. За яг байдал нь бүр орсон тийм ээ. Энэ хаалгах зүйлний доороо байхад эсрэгээ нь гаргалаа наацсан. За энэ баг зүг хийсэн байна. Сайн байна. За тэгэхээр энэ яаж нэг гэхээр гэрлийн энергиэс бол цахилгааны энерги болон хувиргагч маань энэ нарны зай байна. Хувиргагч нь нарны зай. За тэгээд гэрлийн энергиэс дулааны энерги хувирж байна. За дараагийнх нь. Энэ дахтай усыг халааснаар дулааны энерги шилжээд дулааны энерги маань цахилгааны энерги болох хувирж байна. Энд болохоор нөгөө бидний мэдэхгүй байсан нөгөө сэдв маань юу вэ? Генератор гэдэг сэдв байсан тийм үү? За генератор маань хаана байгаа? Энд байгаа гэсэн үг тийм ээ. Тэгээ хөдөлгөөний энерги цахилгааны энерги болон хувиргаж байна гэсэн үг. За энэ хаана? За ерөнхийдөө зөв ийсэн байх тийм ээ. Гэтэ энд бас буруу эргэчих. Алтараас хараарай. За дараа нь. За хөдөлгөөний энерги. Хүн ямар юуны энергитэй вэ? Хүн юу иддэг вэ? Хоолунд идэнэ. Хоолунд идсэн юм нь юуны энерги вэ? Химийн энерги. За хүн химийн энергитэй. Химийн энерги маань дуугаар эргүүлээд юуны энерги болох вэ? Хөдөлгөөний энерги болох вэ? За тэгээд хөдөлгөөний энергийг маань цахилгаан болон хувирдаг генератор маань энэ байна гэсэн. За тэгээд генератор маань цахилгааны энерги болон хувирна гэсэн. За энэ баг хаана явлаа? За энд. За энэ өөрийнхөө байрыг сольж тийм үү? Дээрээс нь усаа буруу харуулаад хүнээс хүнээс буруу зовж тавьчих тийм үү. За энэ баг маань бусад багтайгаа ижилхэн гэсэн. Салхин зис эргээд яг хөдөлснөө цахилгааны энерги болон хувирна. За энэ баг ерөнхийдөө зүг төгсөн. Тэ 6 жоохон байрлалын солиод болсон байна тийм үү. Энийг жоох наан тавих гэсэн. Энэ биш наан тавих. За бүгд одоо өөрсдийнхөө авсан юмыг алдаануудаа тэмдэг дээрээ бичнэ. За манайх ямар энергиэс ямар энерги хувирж байгаа. Тэр одоо энерги хувирж явж байна тийм үү? Нэг энерги хувирж байна. Скай тайлбарлалтаа дандаа нэг энерги хувирж яриад байсан. Тэр энэ чинь одоо энерги хувирж байгаа тийм ээ? Одоо энэ хүн хоол идэхгүй гэж хамаг энерги засуулсан учраас засуулсан байх тийм үү? Агийг мэдлэгээ гаргана гэсэн. За тэгэхээр гол хувиргах зүйлүүд маань өнөөдрийн хичээлээр ямар хоёр зүйл байсан?
Генератор нэг нь юу вэ? Нарны цай. Нарны цай нь болохоор гэрлийн энергийг цахилгааны энергиор хөрвүүлдэг. Генератор нь болохоор механик энергийг цахилгааны энергиор хөрвүүлдэг. Дэвтэр дээр бичиж байгаа. өөрөөсөө бичиж байгаа. Тэгэхээр энерги хөрвөл явдаг гол хүчин зүйл нь юу болно? Генератор буюу хөрвөх зүйл маань чухал ахна шүү дээ. Тэгэхээр бидний хэрэглэдэг цахилгаан хэрэгслүүд маань бүгд яг ямар нэгэн хөрвөх зүйл дотор байгаа гэсэн үг тийм ээ. Энэ бүхэн дамжуулаад цааш нь явах юм бол энэ маань цаашаа үргэлжлэх юм бол томоор юуны хэмжээ болох вэ? За юу хэлэх вэ? Зөв. Дулааны цахилгаан станцын бид төхөөрөмж давлыг гаргах боломжтой гэсэн үг. Энэ дундын дулааны цахилгаан станцуудыг төстэй зүйл байгаа. Тэр нь юу вэ? Нарны нэг дулааны цахилгаан станц яаж ажилладаг вэ? Юу шатаад гэвэл нүүрс шатаад. Тэгэхээр аль нь төстэй гэсэн үг? Ерөнхийдөө энэ шиг төстэй болоод явна гэсэн үг шүү дээ. Нүүрсээ шатаагаад тэрүүгээр нь яг усаа хатаагаад ус хааснаар генератор төчөө генераторыг эргүүлснээр цахилгааны энерги болоод бүрддэг үйл ажиллагааж явна гэсэн үг байна. Бичээд дуусна. Та бүхэн гэртээ дулааны цахилгааны таангийн сарын төлбөр хэд гарт юм бэ? Ямар хэмжээний ус цахилгааны хэрэгэлдэг юм бэ гэдгээ тооцоож ирнэ заяа. Тийм. Цахилгаан гэдэг чинь гэрлэм болоод ирнэ шүү дээ тийм ээ. Өнөөдөр баг хичээлийн хамгийн зөв үеийн хоёр баг найдварлаа. Нэгдүгээр 6 дугаар болон нэгдүгээр дээрээс нь байранд зөв араас нь баг явах сайн гисэн баг нь болохоор 4-р болоод ирж байна тийм ээ. За